Цар тахал мэдээж дэлхийн нийтийн айдас аюулт өвчин нөгөө тал дээр бол энэ эдийн засаг хэтэрхий их агшиж штэ тий. Энэ цаанаа бол манай Монгол улс ер нь бол одоо 90 гаруй хувийн импортлоос хамааралтай болсон учраас яг энэ цар тахлын үеэр бол одоо дотоодын үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрлэлүүдээ одоо ингээд босгоос сэргийгээд авчих тийм боломжтой гэж хараад байгаа юм л да. Тийм учраас энэ 10 их 80 тэнд донд дотроос бүр 2 их 80-ийн жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг дэмжинэ гэж хамгийн анх гарч ирэхдээ их хурлын дарагч тэгж зарласан, ерөнхий сайд тэгж зарласан. Яг хэрэгжихтэрээ тулсан чинь ажлын байрыг дэмжинэ гэдэг нэрнээр л хэрэгжиж байгаа байхгүй юу? Өөрчлөгдөө тий. Уг нь бол энэ үндэсний үйлдвэрлэлүүдийг л одоо дэмжиж эн чинь цаанаа маш их ажлын байрыг хадгалж байгаа шүү дээ тий. Одоо нэмэгдүүлнэ гэж одоо бодлоо яриад явах. Ер нь одоо бүхэл одоо улсын одоо эдийн засаг хүнд болсон байгаад одоо байгаа ажлын байраа л хадгалах нь чухал. Ягаад гэвэл нэг ажлын байрыг чинээр бий болгоход $10,000 зарцуулдаг олон улсын судалгаа байдаг. Тэгэхээр бид нар одоо байгаа ажлын байрыг алдахгүй байх нь чухал байхгүй юу? Тэгэхээр энэ 2 их 80 бол одоо байгаа ажлын байрыг хадгалахад зориулж гаргасан бол илүү ач холбогдолтой гэж хараад байна.